болоо юм би. Би яг ингэдэм юм. За зүйчүүд. За сайн байцгаана уу? Намайг Инх баяр гэдэг. За Инх Empire Кашмирын үүсгэн байгуулагч. Манайх одоо үүсгэн байгуулагдсанаас хойш яг ноолуураар бол 10 жил болж байна. Гэхдээ Инх Empire гэдэг нэрэнд бол 13 жил болж байна. Тэгээ 2013 онд анх яг энэ нэртэйгээр хувцсны одоо загвар зохион бүтээж гаргаж ирсэн Монголд. Тэр үедээ бол яг ноолууранд хүрэх тийм зориг байгаагүй. Арай өөр одоо материалуудаар Монгол олддог материалуудаар бол хийжсэн. Тэгээ яг залууч байж, жоохон байж зөрөгтэй юм хийжсэн. Тэгээд 2016 оноос эхлээд ер нь яаж одоо хийж байгаа юм айл болох дэлхийд одоо ээлтэй, газар дээлтэй, за газартаа ингэж уусан шингэж алга болдог. Бид нэрийг одоо энэ орчлонгоос явсны дараа ингэж бас заагаад хог болоод үлдээд байхгүй бүтээгдэхүүн хийх вэ гэж бодож байгаад манай Монголд чи ийм сайхан ноолуур гэдэг бүтээгдэхүүн байна. Энэ л ерөөсөө миний хийх ёстой юм байна гэж анх барьж аваад тэгээд л одоо хийж эхэлсэн дээ. Тэгээд тэрнээс хойш одоо 10 жил өнгөрцөн байна. Ноолуурыг бол анх Парис хотод яг 16 онд сурж байхдаа Монгол миний ноолуурыг хүн авахгүй тий гадагшаал авах гэдэг юм бодолтой байж байгаад анх хийж эхэлсэн. Тэгээд тэнд бол нэг хөөрхөн pop-up дэлгүүр энэ төр бас би болгоод сурж авах зандаа. За тэгэл ангийнхаа хүүхдүүдэд бас ярина тий. Тэгээд жижигээр хэлжээлээ. Би өөрөө их аялдаг байсан л да. Маш их явдаг байсан. Ер нь Монголд бар байдаггүй. Тэгээд Казахстан улсыг бас өмнө нь тэрнгээр нөгөө аялж дайрч одоо нөгөө Европоос би Монгол руу ингэж 2 удаа машинтай явж байсан байхгүй юу. Тэгээд Казахстанаар дайрч явж байсан учраас Казахстан надад их таалагдчихсэн. Ерөнхийдөө зүгээр яг өөрөө бас нэг хэсэг очиж амьдарч үзье гэж бодсон. Тэгээд тэр үедээ ноолуур аваад явъя гэдэг. Тэгээ 18 оны сүүл 19 гэл ингэж ноолуураа аваачаал Казахстанд хүмүүст маань нэлээд таалагдаад явж байлаа. Тэгсэн чинь яг ковид болоод 20 онд Монголдо буцаж ирэх болоод тэгээд 20 оноос хойш ер нь Монголдо ингээд үйл ажиллагаа явуулаад 6 жил болсон байна. Би ер нь тэгж боддгийг хүнд нэг төрхөөс нэг цаанаас нэг өгдөл байд юм байна гэж боддог байхгүй. Тэрийг олох нь бол маш чухал идэг. Ер нь бол хүнд тэрийг олцсон хүн бол яг юм бодит өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрах боломжууд бас нэгддэг юм байна. Тэрийг олох ер нь бол бас хэцүү л дээ. Их манзаа ингээд сайн сурах хэрэгтэй тий. Сайхан амьдрал төрхийн тулд одоо онц сурах хэрэгтэй. За тэгэл ийм айгу гоё тодорхой мэрэгчлүүтэй болох хэрэгтэй гэдэг ингээд сургадаг гэсэн. За тэгээ миний хувьд болохоор ер нь бага ангиас л ер нь нөгөө онц сурлагтан гэж яддаг шүү дээ тий. Онц сурлагтан хүүхдээс. Тэгэл ер нь л бол улаан онц сурлагтан. За тэгээд тэгэл янз бүр олимпиадуудад орно. Тэгээд манай ээж аав хоёр болохоор намайг чи одоо ингээд аюу тийм гоё карьертэй одоо бараг л ингээд улс төрч болно гэж ингэж хэлдэг гэсэн. Би юу ухаарсан бэ гэхээр би ингээд ширний ард ингээд компьютер дээр суугаад ингээд ажиллахаар надад ийм гараараа ерөөсөө ингэж нөгөө хүрэлцэхгүй ийм дутагддаг байсан байхгүй. Тэр миний нөгөө нэг яг юм бүтээлч одоо нөгөө миний төрөлхийн тэр одоо зан чанар юм байна л да өгдөл. Тэгээ би англиас ирчээд ерөөсөө 13 оноос нөгөө хууч ажилд аач ороогүй. За манай ээж аваар бол намайг манай хамаатан садан бол за энэ хүүхэд ерөөсөө англи намын цагаас солиод тусчих. Энэ одоо ингэ би оролт хийсэн байхгүй хамгийн анх. Энэ одоо ийм мундаг сургуулиуд ингэж сурж ирчээ. Тэгээд улаан дипломтой төгссөн англи. Ингэж сурж ирчээд энэ өчнөө ингээ албан газрууд ажилд авна. Тэгэхэд энэ ингээд гэртээ оролт оёо суугаад ах юм. Тэгээ би өөрөө болохоор бүр яг ингээд миний ирээдүй яг энэ биш юм байна гэдгийг ингээд ойлгоход мэдрээд байсан л тээ. Тэгээ мэдээж хүнд байсан. Тэр үед бол нэг оролт хийгээ суугаад байх тий. Тэгэл оролтоор эхлээл тэгээ үргэлжлүүлээд яг янз бүрийн материалаар ингээд хийжээлээ. Тэгээ тэр үед хамгийн анх нөгөө годал гэж сэтгүүл өгдөг гэсэн шүү дээ. Одоо байхгүй. Тэгэл годал сэтгүүл дээр бас Монголын яг нэг өсөж байгаа дизайнерууд гэдэг дээр би гарч ирсэн. Тэгээд тэрнээс ер нь их урам зориг авсан гэх юм уу. Ямар ч байсан загвар зохион бүтээгээд энэ ажлаа хийгээд явхад болох юм байна
Тэгээд худалдаа авахчтай болоод ирсэн. Хүнд яг эцсийн хэрэглэгчд очиход яаж илүү энийг бүр илүү 100% те байгаль дээлтэй болгож болох вэ гэдгийг л одоо аюу бодолцдог байхгүй юу. Тэгээд тэр бодохдоо би за нэгдүгээрт бол нөгөө шошго таг те энэ юмнууд нь бол бас байгальд ингээд мэдээж хог ойл одоо та нар хүн шошгоо зүгт явдаггүй шүү дээ те аваад хогийн сав руу хийдэг. Тэр хогийн сав тэгээд шууд хогийн юм дээр очино. Тэн дээр юу байдаг вэ гэхээр за нөгөө үний мэдээлэл за арьсмаар гэл те за яаж одоо угаах вэ гэдэг юм уу те тэр мэдээлэл байгаа. Тэгэхээр тэрийг бид нэр одоо ингээл хараад хогийн савнд хийхийн оронд тийч хог хаяхын оронд бид нэр энийг их байгаль дээлтэй болгочвол бус нь ч гэсэн ингээл одоо манай Монголын бүх брэнд тийм болох боломжтой байна. Манай одоо түрүүн чи харсан. За ингээл энэ бол нэг аргалаар хийсэн цаас гэж байгаа байхгүй. Тэгээ энэ нөхдүүд байдаг би нөгөө эргээд таахэд бас ярилцаараа гэдэг чсэн тийм. Тэгээ энэ нөхдүүдтэй нийлээд ингээд аргалаар хийсэн юм цаас гаргацсан. Энэ бол ерөөсөй байгальд тэр чигээр 100% шингэж үгүй болно. Энэ дээрс ямар нэгэн зүйлсэн юм байхгүй. Бид нэр хуцсандаа зүгээр ингээд хийгээд явуулдаг. Хоёрдугаар гэх юм бол манай сав баглаа буудал маань ч гэсэн дахин боловсруулсан цаас учраас бид нэр дахиад одоо нөгөө нэг мод тайраад тэрийг одоо боловсруулсан үйлдвэрлэсэн цаас биш дахиад боловсруулсан цаасаар тэр ингээд эцсийн хэрэглэгчд очиход тэр бүтээгдэхүүн өөрөө газар шингэнэ. Нөгөө сав баглаа буудлын ч гэсэн газар шингэж үгүй болох. Тийм л зорилготой л одоо явж байгаа. Мэдээж одоо бид нар чинь угаасаа ноолуурны одоо их орон бидний том үйлдвэрүүд байгаа. Тэднэрт бол за хүн одоо юу өмсдөг гэхээр за цамц өмснө, бодолк өмснө, балааж өмснө, юу өмснө те. За оролт малгай хүн одоо 4 гартай биш 4 хөлтэй биш те. Яг л ижил нэг юм стандарт хувцснууд байгаа шүү дээ те. За тэрийг яаж нөгөө ноолуурын хувцаар, ноолуурын одоо энэ утсаар хэрхэн одоо гоё хийтэй ч юм уу эсвэл хэлбэр нь арай өөр болох вэ? За плаж байлаа гэхэд тэрийг одоо яаж илүү гоёлих байх, эсвэл өдөр тутмын байх, тэр нь бүр илүү гоё болох вэ? Өөр материалаар хийхдээ дүүцэх үз гэдэг ингээд яг загвар гаргаж яхад их боддог. Тэгээд тэрэн дээр магадгүй манай нөгөө хэрэглэгч бас мэдж байгаах зарим манай хээнүүд дээр бас арай жоох ялгардаг. Хээ гарах гэж бас нэлийн үүдтгэлтэй янз бүрийн одоо яг нэхээсний хээнүүд. Хоёрдугаарт нэг юм бол нөгөө ноолур гэдэг зүйл маань өөрөө их одоо нөгөө амьсгалдаг материал, өөрөө их хөнгөн дулаан. Монголчууд маань ер нь их тансаг арт түмэн гэж боддгийг. Гадагшаа болвол мэдээж бид нар Монгол ноолуурынхаа үн цэнийг бол өсгөөд гаргах ёстой. Монгол зардаг үнээр гаргана гэдэг бол маш хямд. Инх Empire гэдэг нэрнээс би өөрөө хичдэг байсан. Инх миний нэр нь ихний үсэг. Тэгээд Empire эзэнт гүр нэг том эзэнт гүр. Тэгээд нэг жижигхэнтэй үйлдвэршрөө ингээл ажиллуулаад ингээд брэнд ажиллуулал bijдэг. Тэгээд намайг анх англид сурж байхад Инх Баяр гэдэг миний нэрийг манай нөгөө англи найз нар, гадаад найз нар хэлж чадахгүй Empire гэдэгс ахгүй юу. Тэгж байгаа сүлдээ Empire юм байна гэд намайг Empire гэж дууддагс ахгүй юу. Тэгээ би Монголд ирчээд за Монгол ч угаасаа Empireтай байсан орон за намайг тэгж дууддаг байсан гэд тэгээ нэг талтаа тийм хөгжилтэй маягаар би нэгээ ингээд уртууд авч явна ч гэж бодоагүй. Тэгж өгчээс нэр маань ингээд үсээд үлдсэн. Тэгээ одоо болохоор ингээд харахаар их гоё ярагдаад байдаг. Үргэлжлүүлээд одоо миний амьдралтаа хийж явах одоо миний ажил маань л энэ байна. Тэгээд одоо энийг би одоо хизээ зогсох юм байгаа юм тэр хүртэл одоо ингээд аваад явна.